За, нэг үзэгч зохиолын санаа бичсэн болохоор үлгэр болгож орууллаа. Баг зэрэг өөрчилсөн болно. Гомдол мэдүүлсэн хүмүүс эсэргүүцэж дахин хөлт байшин шатаахаар иржээ. Гэвч дахин хөлт байшин шидтэй тул зүх тааж алга болов. Нөгөө гурав юу болсныг ч ойлгоогүй дахин хөлт байшингаас жигдэж хоцорчээ. Тэр гурвыг хүмүүс маш ууртайгаар араас нь хөөнө. Нэг балгас болсон ордонд орж ирж амарч сууна. Та хоёр угаасаа чихэрэнд дургүй штэ те. Өлсөн үед байгаа нь чихэр юм хойно. Ойсон хоёр чихэрнээс дуртай идэнэ. Хамтдаа чихрээ идээд унтжээ. Залжин нөгөөнөө шүн дунд сэм босож бөөргөр идэж байгаа. Чи яасан хувиа хичээсэн юм бэ? KFC идээд байгаа юм уу? Oh my god. Тэр хоёр бургерээ ив найртай хуваажээ. Идэх гэж байхдаа харын шулмын шидэт ногоон шингэнийг олж харлаа. Энэ ногоон шингэн ганц л байх шиг байна. Энийг нь асгаад насан туршдаа гахаан амьдрал. Харин шулам цааш яах вэ? Юу болох вэ? Зохиолоо үргэлжлүүлээрэй. Таалагдвал үлгэр болох болно.